Цаана үзэгчтэй Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн 5 гарагийн тохиолын хөө эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр таарж байгаа. Тэгэхээр яг одоо 17 цаг 30 минутыг хүлээгээд гэр бүлээрээ сонгуулаа өгчөөд хүлээж исэн үзэгчдийн хүсэлтийг биелүүлэхийн тулд бид яг одоо тохирлоо явуулах гэж байна. Тэр үзэгч та бүхэндээ даваа лавг баасан гарагийн 17 цаг 30 минутанд Icon Game болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар бол та бүхэнтэйгээ бид тохирлоо явуулдаг юм уламжлалтай байлаа. Ингээд мэдээж уламжлал ёсоор 4D-гээс эхлэх болно. 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг зам 6D 642 гэсэн тохирлууд яг энэ цаг мөчид үзэгч та бүхнийхээ өмнө азтангуудаа тодруулахад бэлэн болсон байгаа юм аа. За ингээд уламжлал ёсоор бүгдээрээ за 4D-ийн 3 дугаар зэргийн хонжироос тохирлоо явуулах болно. Тэгээд үзэгч та бүхэндээс багахан мэдээлэл хүргэх юм бол та бүхэн өөртөө ойрхон борлуулалтын цэгүүдээс үндэсний лотерейн тасалбараа худалдаж аваад бүгдлснөөр за тоглолтонд оролцох боломжтой байдаг шүү дээ. Үзэгч та бүхэндээ би тоглолтынхаа өмнө дандаа сануулж хэлээд байгаа. Ягаад гэвэл үзэгч маань яг нөгөө Facebook шууд явж явах үед бол комментоор за нөгөө миний тоо энэ шүү гэдэг ингээд тоо явуулаад байгаа. Энэ бол хүчингүй байдаг юм шүү. Үзэгчтэй та бүхэн заавал тасалбараа худалдан аваад бүгдлснөөр бидэнтэй шууд тохирол маань оролцох бүрэн боломжтой байдаг юм аа. За одоо ингээд бүгдээр хамтдаа 4D-ийн 3 дугаар зэргийн хонжироос эхлэх болно. 4D 6D 642 гэсэн тоглолтуудыг бид та бүхэндээ явуулахад бэлэн болсон байгаа. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирынхаа тоглоомын дүрмийг та бүхэндээ тайлбарлая. Тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байгаа. Өөрөөр хэлэх юм бол 1 цифрээс 4 удаа давхцаа 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань бий болсон байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлөгөөс энд гарч ирэх 4 ширхэг бөмбөлөг яг дараагийн дагуу таарч явах юм бол та өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой байдаг. За ингээд бүгдээр хамтдаа тохирлоо явуулцгаая. Ямар 4 дугаар гарч ирээд өнөөдрийн тохирлын маань эзэн тодорхойг хамтдаа харцгаая. За ингээд 40 ширхэг бөмбөлөг маань эргэлдэж эхэлсэн. Тэгэхээр яг энд бол 4 ширхэг бөмбөлөг автоматар гарч ирэх ёстой. Эдгээр автоматар гарч ирсэн 4 ширхэг бөмбөлөг яг дараагийн дагуу таарж байвал та атсан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөгний дугаар гарч ирсэн. Эхний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1. За хоёр дахь бөмбөлөг гарч ирлээ. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. За доороо зураастай байгаа учраас 9 гэсэн бөмбөлөг таарж байгаа юм шиг 6-гийн доо 9-ийн доо 2 маань хэрэгэлзээд байдаг шүү дээ. 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 1 9 8 гэсэн бөмбөлгүүд энэ цаг мөчид гарч иржээ. За өргөжлүүлэн 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. За зөвчтэй ингээд ойртуулаад харуулчих. 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 9 6 2 маань бас өөр агааг үзэгч маань анзаарсан баха. 1 9 8 6. 1 9 8 6 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Яг эдгээр гарч ирсэн 4 бөмбөлгийг та дарааллын дагуу таачсан бол 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир дээр өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа юм а. За өргөжлөлт 4D тоглож байгаа үзэгчид танд битгий шантраараа энэ бол зөвхөн ихний тохирол гарч ирсэн. Өргөжлөлөд хамтдаа 4D-ийн 2 дугаар зэргийн хонжироо тохирлоо явуулах болно. За мөн шилэн харганд маань яг адилхан 40 ширхэг бөмбөлөг байрлсан. Өөрөөр хэлбэл тгээс 9 хүртэлх цифр бүхий тоонууд 1 цифр маань 4 удаа давхцаад шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За эдгээр бөмбөлөгнөөс яг автоматар гарч ирсэн 4 ширхэг бөмбөлөг маань дарааллын дагуу тарж байвал та өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Тоглоомын дүрм маш энгийн байгаа үзэгчтэй ингээд та бүхэн амжилт хүсээд 2 дахь тохирлоо явуулъя. За 40 ширхэг бөмбөлөг маань сайхан холиодож байна. Эндээс та ямар бөмбөлөг гарч ирэхийг түн удахгүй харах болно. За ингээд ихний бөмбөлөг маань гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 8. Эхний бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 8 5 гэсэн бөмбөлгүүд одоогоор автоматар гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 8 5 9 гэсэн бөмбөлгүүд гарч иржээ. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 4.
4 дахь бөмбөлөгний дугаар 4. 8 5 9 4. 8 5 9 4 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За ингэснээр 8 5 9 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирснээр 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах азтангууд тодорч байгаа юм. Хэрвээ та яг дарааллынхан дагуу 8 5 9 4 гэсэн бөмбөлгнүүдийг тааж чадсан бол өөрийн бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой болсон. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлийн боломж 4-ийн 1-р зэргийн хонжуур байдаг. За мөн адилхан шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За эдгээр бөмбөлгнөөс автоматар гарч ирэх 4 том мөн дарааллын дагуу таарч байх юм бол та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийг 4-ийн 1-р зэргийн хонжуур үзэгч та бүхэнд олгодог билээ. За ингээд олон зүйл ярилцлагаар бүгдээрээ тохирлоо явуулцгаая. Тэгээд та бүхний аз авчирдаг 4 та өнөөдөр бас 4-ийн 1-р зэрэг дээр таараасаа гэж хүсэж байна. Ингээд тохирлоо явуулцгаая. За 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг яг автоматар гарч ирэх ёстой байгаа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. Тэг 9 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгний дугаар мөн тэг гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 3 дахь бөмбөлөгний дугаар тэг. Тэг 9 тэг гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгөө хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөг гарч ирнэ. За 4 дахь бөмбөлөгний дугаар 7. 4 дахь бөмбөлөгний дугаар 7. Ингээд тэг 9 тэг 7 тэг 9 тэг 7 гэсэн бөмбөлгүүд дараалалаараа гарч ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ түрүүн тайлбарлаж байсан шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байгаа. Өөрөөр хэлбэл тэгээс 9 хүртэлх цифр нэг оронтой тоонодчууд нэг тоо маань 4 удаа байрладаг. Тийм учраас энд бол 4 яг адилхан тоо гарч ирэх магадлалтай эсвэл таны дуртай тоо бас хэдэн ч удаа 4-өөс 4-ийн дотор болоод хэдэн ч удаа давцах боломжтой байдаг гэдэг. Тийм болохоор сая бол тэгийн тоо 2 удаа гарч ирсэн байна. Ингээд 4-ийг тоглосон үзэгчдэд баярлалаа. 4-ийг бол та бүхэндээ 3 боломжийг олгодог. Та 4-ийн 1 2 3 дугаар зэргүүд дээрээс өөрийнхөө азийг үзэх боломжтой байдаг юм аа. За өргөжлүүлэн бүгдээрээ 50 сая төгрөгийн хонжууртай 6D джекпотыг тоглох болно. За 4-ээсээ 4 арай жоохон өөр болоод ирнэ. Ягаад тэгэхээр шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий нэг оронтой доо өөрөөр хэлбэл 6 ширхэг байгаа. Тийм учраас 60 ширхэг бөмбөлөг одоо энэ хүү шилэн хоргонд эргэлдэх болно. За энд гарч ирсэн бөмбөлгнүүдээс яг дарааллын дагуу таарч чадвал 50 сая төгрөг. Харин дараалал урдаасаа болон ардаасаа таарч байх юм болвол та 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 сая төгрөгийг чойжох боломжтой байдаг юм аа. Түүгээрээ 6D маань онцлогтой байгаа үзэгчтэй. Тэгээд байнга тоглодог үзэгчд маань бол одоо надаар хэлэлтгөө сайн мэддэг болсон. Харин анх удаага тохирлыг маань шууд үзэж байгаа үзэгч та бүхэн байх юм бол бидэнтэй хамтдаа тохирлоо маш сайн үзээд дараагийн тохирлоор бас оролцох боломжтой байдаг юм шүү. За ингээд бүгдээр хамтдаа 6D-гээ тоглох болно. 60 ширхэг бөмбөлийг яг одоо эргэлдүүлэх болно. Ямар бөмбөлгнүүд гарч ирэхийг хамтдаа харцгаая. За ингээд эхний бөмбөлөг маань гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийг харцгаая. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. 29 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн. Яг энэ хүү дараалал та бөглөж чадсан бол 29 гэсэн бөмбөлгийг та дарааллын дагуу тааж чадсан бол 1500 төгрөгийн урмын хонжоорыг хожиж байгаа юм шүү. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг гарч иржээ. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 2 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү бөмбөлгийг та 299 гэсэн дараалалаар тааж чадсан бол та 15000 төгрөгийг хожиж байгаа. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 2 9 3 гэсэн бөмбөлгүүдийг хэрэг та дарааллын дагуу тааж чадсан бол 150,000 төгрөгийн эзэн болж байгаа юм.
29993 гэсэн бөмбөлгүүдийг дараалын дагуу тааж чадсан бол та 150,000 төгрөг хожиж байгаа. За харин 7 гэсэн бөмбөлгийг яг энэ ихний 5 бөмбөлийг дараалалаар нь тааж чадсан бол та сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа юм. 5 дахь бөмбөлгийн дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 29937 29937 гэсэн бөмбөлгүүд яг дарааллын дагуу таарж байгаа юм бол сая 500,000 төгрөг хожсон. За одоо харин 50 сая төгрөгийн аздан тодруулахаа 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 6. За энэсээ доороо зураас таагаар шүү үзэгчтэй 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 2 9 9 3 7 6 2 9 9 3 7 6 гэсэн бөмбөлгүүдийг та яг энэ хүү гарч ирсэн дараалалаар нь тааж чадсан бол 50 сая төгрөг таны болж байгаа. За харин тоглолтын номдор үзэгчтэй тайлбарлаж байсан эхний 2 бөмбөлөг хэрэв таарч байвал 1500 төгрөгөөс эхлээд ингээд орон ахиатаа мөнгө хожих боломжтой гэж байсан бол за яг урдаасаа мөн хойноосаа та 2-оосаа дээш бөмбөлгийг тааж чадах юм бол 15,000-аас сая 500,000 төгрөг. Харин яг энэ 6 бөмбөлгийг тааж чадсан бол 50 сая төгрөгийн эзэн болж байгаа юм а. 6 тий бол мэдээж та бүхэндээс мөнгө хожих боломжуудыг олгодог шүү дээ. Тэгэхээр үзэгч та бүхэндээс яг энэ дашранд хонжруудыг хэрэв хожсон бол хаанаас очиж авах вэ гэсэн мэдээллийг давхар хүргэе. Тэгэхээр та бүхэн 1500 төгрөгийн хонжрыг хоцсон бол засалбар борлуулж байгаа манай бүх цэгүүдээс хонжир авах боломжтой. За харин 1500 төгрөгнөөс дээшээ хонжир хоцсон бол туул рестораны замын эсрэг тал барилах манай үндэсний латрын төв байран дээр зэрэг шагналаа авах боломжтой юм шүү. За ингээд хамгийн өндөр хонжиртай 120 сая төгрөгийн хонжиртай 6D42 джекпотыг хамтдаа тоглох болно. 6D42 маань та бүхэндээс мөн сайхан боломжуудыг олгодгоор онцлогтой. Шилэн хоргонд маань 1-ээс 42 тоо бүхий одоо 42 шиг цифрыг бид байрлуулсан байгаа. Өөрөөр хэлбэл нэг цифр нэг л байгаа гэсэн үг. За эдгээр 42 бөмбөлгнөөс та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадхал юм бол та 10,000 төгрөгөөс эхлээд 120 сая төгрөгийг хожих боломжтой. За мөн та бүхэндээ хэрхэн 10,000 төгрөг хожих уу гэх мэтчлэн тайлбаруудыг бол тоглолтын дундор хүргье гэж бодож байна. Илүү ойлгомжтой байх болов гэсэн үднээс шүү. За ингээд бүгдээрээ хамтдаа 6-42-оо тоглох болно. Ингээд 42 шиг бөмбөлгийг эргэлдүүлээд гарч ирэх бөмбөлөг огт дараалал харгалзахгүйгээр таарч авал таацсан болох боломжтой. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За 42хан ширхэг бөмбөлөг болоо шилэн харгалан маань эргэлдэж байгаа. Тэгэхээр нэг тооноос нэг л байгаа учраас та бүхэн бас тоглолтоо маш сонирхолтойгоор явуулах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 20. Эхний бөмбөлөгний дугаар 20. Эхний бөмбөлөгний дугаар 20 гэсэн бол за хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. 23 гэсэн бөмбөлгөө таны бүгэлсэн хуудас дотор болоод байж л ах юм бол аздан болох боломжтой. Дараалал огт харгалзахгүй гэдгийг дахин сануулъя. Дараагийн бөмбөлөгний дугаар 5. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За энэ хүү эхлээд гарч ирэх 6 бөмбөлөг болоод манай үндсэн 6 бөмбөлөг байдаг. Харин 642 маань бол бонус бөмбөлөг байдгаараа бас маш онцлогтой. За дараагийн бөмбөлөгний дугаар 11 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 23, 5, 11 гэсэн бөмбөлгүүд дээр та бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлийг оролцуулаад дараалал саргалзахгүйгээр тааж чадсан бол 12 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За одоо харин 5 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний маань дугаар 4. Энэхүү 5 бөмбөлгөн дээр та бонус бөмбөлгийг нэмээд таах юм бол 12 сая төгрөг хожих боломжтой. За ингээд манай үндсэн 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 33. За өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 35. Бонус бөмбөлөгний дугаар 35 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За ингээд эхлээд үзэгчдэд өнөөдрийн үндсэн 6 бөмбөгийг танилцуулъя. 20, 3, 5, 11, 4, 33 гэсэн эдгээр 6 бөмбөлөг бол өнөөдрийн тоглолтын үндсэн 6 бөмбөлөг байгаа. Эдгээр үндсэн 6 бөмбөлгийг та дараалал харгалзахгүйгээр таарч чадсан бол 120 сая төгрөгийг хожиж байгаа. За харин 35 гэсэн өнөөдрийн бонус бөмбөлөг байгаа. Тэгээ бонус бөмбөлийн маань дугаар бол 35. Тэгэхээр үзэгч та бүхэндээ тоглолтын дундаар би тайлбарласан шүү дээ. Бонус бөмбөлөг болон за эхний 5 бөмбөлгийг таагаад
За 6 дахь бөмбөлийг тооцоогоор 35 гэсэн бөмбөлийг бонус бөмбөлийг хэрвээ таасан бол та 12 сая төгрөгийг хожиж байгаа. 642-ийн маань бол гол онцлог та дараа л огт харгалзахгүйгээр таах боломжтой байдаг юм а. За ингээд өнөөдрийн лав гарагийн 17 цаг 30 минутанд эхэлсэн үндэсний лотерейн тохирол маань үүгээр өндөрлөх хугацаа маань болсон байна. Тэгээд өнөөдөр бол үзэгчдийн маань дундаас бас аздангууд тодорсон байгаасаа гэж миний хувьд бол бас их найдаж байгаа. Яагаад гэвэл аздан хожих тусам бидний сэтгэлд бол маш сайхан эерэг бодлоо төрдөг юм а. Тэгээд тохирол маань хэрхэн шудраг бодтой үнэн явагддгийг яг өөрийн нүдээр харахыг хүссэн үзэгчд байх юм бол бас баасан даваа лав гаригуудын 17 цаг 30 минутанд манай үндэсний лотерейн төв байран дээр хүрэлцэн ирээд тохирлоо бас боддоор үзээд өөрийнхөө цуглааг өөрийнхөө тасалбарыг бол тааруулаад байж ах боломжтой байдаг юм шүү. За ингээд бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баасан гарагийн 17 цаг 30 минутаар иргэн уулзлаа. Түр баяртай.